Сэрэ нартай мөн залуус наран саран гайтираа Самбацхан эрхэм хүндэт үзэгчтэй Монголын үндэсний олон нийтийн телевизээс бэлтгэн хүргэдэг их ёс соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилготой эхлэлний урлаад нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар нийслэлийн 21-р сургуулиас та бүхэндээ хүрч байна. Ингээ та бүхэндээ нэвтрүүлгийнхаа дүрмийг танилцуулъя. Нэвтрүүлгийн дүрм маань 2 үеэс бүрдэн. Эхний хэсэг 6 асуулттай, хоёр дахь хэсэг маань 8 асуулттай. Нэг асуултын хариулт 3 хувилбар гарч ирнэ. А, Б гэсэн 3 хариултнаас сурагчид маань өөрсдийн зөв гэсэн хариултынхаа ард очиж зогсох юм. Эхний үеэс тэнцэн сурагчид маань 2 дахь хэсэг рүүгээ орж мөн 2 дахь хэсэг тэнцэн сурагчид маань 2 дугаар үеэсээ ялагч болно гэсэн үг. Нэвтрүүлэгт маань хэдэн сурагч оролцсон ч хэдэн ч ялагч болох боломжтой. Ингээд хамтдаа нэвтрүүлгээ эхэлцгээе. Үндэсний өв соёл эхлээд эдлэгч Айсмарк. Яг одоо сурагчид маань 25-25-аараа хуваагдсан зогссон байна. Нэгдүгээр үеийн хамгийн эхний хэсгийн асуултанда аль 25 маань төрүүлж хариулах бай. За, энэлийн 25-аас нэг хүүхд сурагч маань гараад ир. Энэлийн 25-аас дахиад нэг сурагч гараад ир. За, хоорондоо хуруудаад тэгээд хожигдсон нь төрүүлж эхлэх хөө. Шодрог тий. За, хоёр маань хоорондоо хурч. За, эдний хожигдсон. Тэгэхээр та хэд байна? Тэр үзэгчдийн суудалд суух нэ гэсэн. Ингээд бүгдээрээ нэгдүгээр үеийн эхний хэсгийн хамгийн эхний асуултыг хамтаа сонсцгоо. Нэгдүгээр үеийн нэгдүгээр хэсэг. Асуулт 1. Эхийн дотор агуулгадж байгаа утга санааны цогцыг юу гэдэг вэ? А. Эхийн агуулга. Б. Эхийн нэгж. В. Эхийн бүтэц. 5 4 3 2 1. За, сурагчид маань А болон В гэсэн хоёр вариантыг сонгосон байна. За. Хариултаа? Сэлж болох уу? Яагаад? Эргэлзээ. За, В гэсэн вариантанда сонгосон чи эргэлзээд байна те. За, А-г сонгосон хоёр сурагч маань яагаад А-г сонгов? За, бусад бүх сурагчид маань бол В вариантыг энэ вариант бол зөв юм аа гэмээр сонгосон байна. Та хоёрын хувьд Тэгэл өөрийнхөө үзэл бодол дээр батцсан шүү дээ. За. Өөрийн бодол өөртөө зөв байна. Өөрийн бодол өөртөө зөв. Тэглэв яах вэ? За. В вариантийнхан бол одоо бөөндөө энэ чинь одоо 25 сурагчдаас маань 23 нь В вариантыг бол зөв гэж сонгосон. А болон В вариантыг сонгосон бүх сурагчдаа би нэг удаа боломж олгоё л доо. Хэрвээ Бурхан бууж ирээд би чамд нэг боломж олгоё. На вариант чинь биш ч байж магадгүй, зөвж байж магадгүй. Гэхдээ энэ удаад өөрийнхөө зөв гэж бодсон вариантан дээр очиж зогсохвол та бүхэн хаана очиж зогсох вэ? Бурхан сонголт өгсөн боловч В вариантыг сонгосон 3 сурагч маань байрандаа зогсон хэвээрээ л байна. Ингээд зөв хариулт А юу? В юу? Зөв хариулт А хөлбөр буюу эхийн агуулга. Баяр хүргэе. А хөлбөрийг сонгосон сурагчид маань 22 сурагч үлдсэн, харин В вариантыг сонгосон 3 сурагч маань харамсалтайгаар суудалтаа суух нэ. Нэгдүгээр үеийн хамгийн эхний хэсгийн нэг дахь асуултанд 22 сурагч маань амжилттай хариулсан. Харин одоо хоёр дахь асуулт.
Асуулт 2. Өдрийн од шиг гэсэн хэлцийн ойролцоо утгатай хэлц үг аль нь вэ? А. Наран гарах. Б. Өдрийн бодол шөнийн зүуд. В. Нүдний гим. 5 4 3 2 1 бүх сурагчид маань веб-вариантыг зөв гэж сонгож өгсөн байна. Веб-вариант зөв үү? Буруу юу? Зөв хариулт В хувилбар буюу нүдний гим. Баяр хүргэе, бүгдээрээ зөв хариуллаа. Нэгдүгээр үеийн эхний хэсэг маань нийт 6 асуулттай. Бид бүхэн зургууланд нь амжилттай хариулах юм бол яг энэ тоогоороо 22 сурагч маань эхний үедээ тэнцэж 2 дугаар үедээ орно гэсэн үг. Ингээд нэгдүгээр үеийн эхний хэсгийн 3 дахь асуултыг хамтдаа сонсцгоо. Асуулт 3. Эх орон гэдэг нь ямар үг вэ? А. Хоршоо үг. Б. Хэлц үг. В. Холбоо үг. 5 4 3 2 1 веб-вариантыг нэг сурагч маань сонгож өгсөн. За үлдсэн сурагчид маань бүгдээрээ А вариантыг зөв хэмээн ардан зогссон байна. Яагаад веб-вариантыг сонгосон бэ? Сега манай сурагч ганцаараа веб-вариантыг бол зөв гэж бодсон байна. Ари одоо А вариант зөв үү? В вариант зөв. Зөв хариулт А хувилбар буюу хоршоо үг. За ингээд сурагчид маань 3 асуултанд маш амжилттай хариулсан. Өнөөдрийн дугаар нийслэлийн 21-р сургуулиас та бүхэндээ хүрч байна. Ер нь 21-р сургууль ер нь яг сурж байгаа сурагчид нь за багш нар нь ер нь хэр халуун дотн хамт олон бай. Сургуулийн талаар нэг ярьж таг. За манай сурагчид болохоор ер нь нэгэндээ айгуу тусалж дэмждэг. Айгуу нөхөрсөх хүүхдүүд тэгээд багш нар маань ч гэсэн ер нь хүүхэд болгонд тулж ажилладаг. Тийм мэдгүй чадахгүй зүйлсийн нөгөө нэг айгуу нээлттэйгээр хүлээж аваад асуултаа. Тэгээд сургууль маань ч гэсэн нөгөө суралцах орчин тав тухтай. Тэгээд гоё сургуулаа. За баярлалаа. Тэгээд бүгдээрээ 4 дахь асуултыг сонсцгоо. Асуулт 4. Төрөл бус утгад үгийг олоорой. А. Гарц. Б. Гарга. В. Гарм. 5 4 3 2 1 сурагчид маань бүгдээрээ мөн л Б вариантыг зөв хариулахыг сонгосон байна. Б вариант зөв үү? Буруу юу? Зөв хариулт Б хувилбар буюу гарга. Нэгдүгээр үеийн эхний хэсгийн 4 дахь асуултанд сурагчид маань 20 хоёулаа тий 20 хоёулаа юу 21 үлээ. За маш амжилттайгаар хариулсаар байна. Ингээд 5 дахь асуулт. Асуулт 5. Өвсөн дурсан түүмэр нэг галзуу. Химээлээ туйлсан морь нэг галзуу. Эргэ хальсан юу нэг галзуу гэдэг вэ? А. Гол. Б. Ус. В. Уир. 5 4 3 2 1 сурагчид маань А, Б, В гэсэн 3 вариантыг сонгож өгсөн байна. За ихэвчлэн В болон А-г бол сонгосон. За Б вариантан дээр ганцхан сурагч. За энэ вариант бол туйлын зөв юм аа гэмээр сонгосон байна. Өөртөө ер нь хэрэг тэлтэй байна. Буруу байвал яана? Буруу байвал яа. Буруу байвал буруу л үз. Зөв байвал зөв л үз тэ. А вариантыг сонгож байгаа сурагчдын хувьд хэрэг тэлтэй байна. За энэ вариант бол зөв вариант. За
В-г сонгосон сурагчид маань өөрсөндөө хэр итгэлтэй. Итгэлтэй. Буруу байвал ташраараа унна. Тэ? Судлаа санаа гэсэн үг. Уг нь бол тун амжилттай явж байгаа бид нар тэ. Нэгдүгээр үеийн эхний хэсгийн 5 дахь асуулт. А юу? Б юу? В юу? Зөв хариулт Б хөлбөр буюу ус. Баяр хүргэе. Нэгдүгээр үеийн эхний хэсгийн 5 дахь асуултан дээр 21 сурагч байсан болвол яг одоо хамгийн сүүлийн асуултан дээр ганцхан сурагч үлдсэн. Нэр нь хэн блэ? Даваад орж. За даваад орж үлдсэн. Миний бодол ингэж бодож байна. За хамт олон бас байна уу? Сая маш олон одоо хүүхдүүд А болон Б вариантыг сонгож өгсөн. Даваад орж маань өөртөө итгэлтэйгээр зөв хариулт бол Б юм аа гэж өгсөн. Нэгдүгээр үеийн эхний хэсгийн ялагчаар би шууд даваад оржиг болгочих гэж бодож байна. Санал нийлж байна уу? За даваад орж маань 2 дугаар үедээ тавтаа морил. Нэгдүгээр үеийн эхний хэсэг тун амжилттай өндөрлөө. Харин одоо нэгдүгээр үеийн 2 дахь хэсгийн 25 сурагчаа орж байна. Үндэсний өв соёл эхлээд эдлэгч Icemark. За манайхан бэлэн үү? Бэлэн. За хамт нэгдүгээр үеийн 2 дугаар хэсгийн хамгийн эхний асуултыг сонсъё. 2 дугаар хэсэг. Асуулт 1. Би чамд хэлсэн шүү дээ гэсэн өгүүлбэрийн шүү дээ ямар үүрэгтэй вэ? А. Баттгах, сануулгах өнгөйс. Б. Харьцуулах өнгөйс. В. Тайвшруулах өнгөйс. 5 4 3 2 1 25 сурагч маань бүгдээрээ А хөлбөрийг зөв гэж зогссон байна. Хамт олон зөв үү буруу юу? Ер нь юу гэж бодож байна? Буруу гэж бодож байна. За. Нэгдүгээр үеийн эхний хэсэгт ялагдсан найзууд нь бол ер нь А вариант буруу гэж хэлж байна. Харин одоо А вариант буруу юу зөв үг хамтаа сонсъё. Зөв хариулт А хөлбөр буюу баттгах, сануулгах өнгөйс. Өнөөдрийн нэвтрүүлэгт маань 21-р сургуулийн 12 болон 11-р ангийнхан оролцож байна. За энэ жил Ешээ өгөхөд мэргэжлээ сонгох сурагчид маань байгаа. Бас анги дэвших шалгалтаа өгч байгаа бас чухал цаг үе байгаа тий. За найзуудаа хандаж бас үг хэлж өгөх шалгалтанд бас амжилт хүсэж байна. Одоо яг мэргэжлийнхаа одоо оюутан болох буюу одоо мэргэжлээ сонгоод явж байгаа сурагчдартаа маш их баяр хүргэж одоо хичээл номд нь амжилт хүсье. Шалгалтаасаа өгөөрэй л гэж хэлээ. За баяр хүргэе. Нэгдүгээр үеийн 2 дахь хэсгийн 2 дахь асуулт. Асуулт 2. Монгол бичгийн цагаан толгой хэдэн гадаад үсэгтэй вэ? А. 4 Б. 5 В. 6 5 4 3 2 1 Зөв хариулт А юу, Б юу, В юу? Зөв хариулт В хөлбөр буюу 6. Харин одоо 2 дахь хэсгийн 3 дахь асуулт. Асуулт 3. Дүрслэх язгуур бүхий үгийг олоорой. А. Харахи. Б. Гидий. В. Торхи. 5 4 3 2 1 В болон Б вариантыг сурагчид маань сонгож өгсөн байна. Б юу? В юу? Зөв хариулт Б хөлбөр буюу гидий. 2 дугаар үеийн
4 дахь асуултандаа сурагчид маань хариулахаар зогссон байна. Асуулт 4. Эвд шаазга буг барин хилцийн утгыг олоорой. А. Хөдөлмөрлөх. Б. Ан хийх арга. В. Эвнэгдэл. 5 4 3 2 1. Веберент зөв үү? Буруу юу? Зөв хариулт В хувилбар буюу эвнэгдэл. За ингээд 2 дугаар хэсгийн 5 дахь асуулт. Асуулт 5. Уран дүрслэл хэлний яруу хэрэглүүрийг зөв оновчтой сонгоогүйгээс үүдэн гарах найруулгын алдааг юу гэдэг вэ? А. Яруу хэрэглүүрийг оновчгүй сонгосон алдаа. Б. Хэл зүйн алдаа. В. Үгийн өнгөйс гайдсан алдаа. 5 4 3 2 1. Ихэнх сурагчид маань А брендийг сонгож зогслоо. В брэндэн дээр нэг сурагч маань байна. За, А хариулт зөв үү? В хариулт зөв. Зөв хариулт А хувилбар буюу яруу хэрэглүүрийг оновчгүй сонгосон алдаа. Одоо бид ганцхан асуулт үлдсэн 2 дугаар хэсгийн бүгдээрээ зөв хариулж юм бол 2 дугаар үедээ тун амжилтаа орно гэсэн үг. За өөрсдөндөө зориулаад нэг алгасчих. Ганцхан асуулт шүү. Ингээд 1-р үеийн 2 дахь хэсгийн хамгийн сүүлийн асуулт. Асуулт 6. Эрдмийн түлхүүр багш, амьдралын түлхүүр агаар, ажиллахын түлхүүр юу гэдэг вэ? А. Бодол. Б. Санаа. В. Ухаан. 5 4 3 2 1. За V брэнд хэрвээ буруу байх юм бол бүгдээрээ унаад 2 дугаар үе рүүгээ хинч орохгүй гэсэн үг. Манайхан хэр итгэлтэй байна? Итгэлтэй байна тий. Найзууд нь зөв үү буруу юу? За тэгвэл зөв хариултыг бүгдээрээ сонсцгоё. Зөв хариулт В хувилбар буюу ухаан. Сурагчид маань тун амжилттай асуултандаа хариулснаар 1-р үеийн 2 дахь хэсэг өндөрж байна. Харин яг одоо бүгдээрээ хамт 2 дугаар үеийг хамт эхлүүлцгээе. Бамбарт бүгд дуртай. 2 дугаар үеийн хамгийн эхний асуулт. 2 дугаар үе. Асуулт 1. Зэрэг нь гэсэн үгийн утгыг аль нь зөв илэрхийлсэн бэ? А. Навчит ургамал. Б. Модлог ургамал. В. Мөнх ногоон сөв. 5 4 3 2 1. А вариант зөв үү? В вариант зөв. Зөв хариулт В хувилбар буюу мөнх ногоон сөв. Энэ 2 дугаар үеийн хамгийн эхний асуулт байлаа. 2 дугаар үеийн 2 дахь асуулт. Асуулт 2. Давуу зэргээр бидсэн үг аль нь вэ? А. Салхи мэт хурдан. Б. Хурднаас хурдан. В. Туйлын хурдан. 5 4 3 2 1. За энд яг зааварчлал
Туйлын хордон бол зөв шүү гэдээ наашаа яг дагуулаад ирэх болоо тий найзуудаа яг мэдэж гин үү? Таач уу? Амар таалаа. Нэр нь юм блэ? Батөрөөлт. За Батөрөөлт маань 2 дугаар үеийн 2 дахь асуултан дээр В бариантан дээр бол үнэхээр таагаад найзуудаа дагуулад ирсэн тий? Нааша гисараа дагуулад ирсэн. Унах юм бол бүгд унна. Харин ялах юм бол бүгд ялна. В бариант зөв буруу юу? Зөв хариулт. В хөлбөр буюу туйлын хурдан. Ингээд 2 дугаар үеийн 3 дахь асуултыг сонсцгоё. Асуулт 3. Би гэсэн үгийг өгөх оршихын тийн ялгалаар зөв хувилгасан үг аль нь вэ? А. Миний. Б. Надад. В. Намайг. 5 4 3 2 1. А хөлбөр зөв, Б хөлбөр зөв. Зөв хариулт. Б хөлбөр буюу надад. 2 дугаар үеийн 4 дахь асуулт. Асуулт 4. Өгүүлбэрийн хувиргалд аль тохирохгүй вэ? А. Буцаах. Б. Хураах. В. Дэлгэрүүлэх. 5 4 3 2 1. Зөв буруу юу? А вариант. Зөв үү? А вариант зөв үү? Буруу юу? Зөв хариулт. А хөлбөр буюу буцаах. 2 дугаар үеийн 5 дахь асуултанд хариулахад сурагчд байна. Бэлэн болсон байна. Асуулт 5. Зохиолын баатрын дотоод сэтгэлийг өөртөө ярьж буугаар гаргахыг юу гэх вэ? А. Диалог. Б. Монолог. В. Экспозици. 5 4 3 2 1. Сурагчд байна. Б хөлбөрийг бүгдээрээ сонгож өгсөн байна. Б хариулт зөв буруу юу хамтаа сонсцгоо. Зөв хариулт. Б хөлбөр буюу монолог. Одоо бидэнд ерөөсөө 3 асуулт байна. Энэ 3 асуултанд амжилттай хариулчих юм бол бүгдээрээ өнөөдрийн нэвтрүүлгийн маань 21-р сургуулиас төрсөн ялагчд болох нь. 2 дугаар үеийн 6 дахь асуултыг сонсъё. Асуулт 6. Магна тэних гэсэн хэлцийн эсрэг утгатай хэлц аль нь вэ? А. Магна хагарах. Б. Хөл алдах. В. Толгоогоо унжуулах. 5 4 3 2 1. Бүх сурагчид маань мөн В вариантыг зөв хариулт гэж сонгосон байна. В хариулт зөв буруу юу? Зөв хариулт. В хөлбөр буюу толгоогоо унжуулах. 2 дугаар үеийн 7 дахь асуулт нэлээд хүнд асуулт байна. Ингээд 2 дугаар үеийн 7 дахь асуулт. Асуулт 7. Хоол гордсон хав шарв. Хов гордсон хотгогч шарв нуур. Хувь гордсон юу шарв нуур гэдэг вэ? А. Зусарч. Б. Бэлдууч. В. Түшмэл. 5 4 3 2 1. За энэ бол сурагчдын маань бас хувийнх нь өөрийнх нь сонголт тийм үү? В вариант болон Б вариантыг сонгож өгсөн байна. В вариант уу? Б вариант уу?
Зөв хариулт. Б хувилбар буюу гялбууч. Баяр хүргэе. Эхний үеэс шалагч болоод одоо 2 дугаар үеийн хамгийн сүүлийн асуултанд хариулчих юм бол манай 3 сурагч гуруула ялагч болно. Тийм үү? За найзууд нь байна уу? Маш олон асуултанд амжилттай хариулсан байна. Алга таши. 2 дугаар үеийн хамгийн сүүлийн асуултыг хамтдаа сонсъё. Асуулт 8. Тэрээр сайн хүн гэсэн өгүүлбэрийн нэр өгүүлэх хүн аль нь вэ? А. Тэрээр. Б. Сайн. В. Сайн хүн. Эрхэм хүндэт үзэгчдээ хэл соёлоо эрхэмлэлээ эхлэлний уралдаанд нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар 21-р сургуулиас та бүхэндээ хүрч байна. 2 дугаар үеийн төгсгөлд 3 сурагч маань тунж үлдсэн хамгийн сүүлийн асуултны хувилбарыг бол В хувилбар хэмээн сонгосон байна. В хувилбар зөв үү? Буруу юу? Зөв хариулт. В хувилбар буюу Баяр хүргэе! 2 үеийн турш амжилттай өрсөлдснөөс 50 сурагч оролцсноос 3 сурагч маань өнөөдрийн нэвтрүүлгийн маань ялагч боллоо. Найзууд нь бас баяр хүргэе. Өөрийгөө танилцуулаач хэн гэдэг вүлээ? Хэд анги вүлээ? Сайн байна уу? Би 21 дэх сургуулийн 11 ангийн сурагч Батиролт байна. Намайг 11 ангийн сурагч Бүрөөч гэдэг. 12-ийн А даваад орч. Үндэсний өв соёл эхлээд эдлэгч Icemark. Өнөөдрийн нэвтрүүлгийн маань ялагч болсон 3 сурагчтай бүгдээ халуун алга ташилтаар баяр хүргэе. 2 үеийн турш өрсөлдөж бусад сурагчдаасаа илт давуугаар манай 3 сурагч яллаа. За яг энд харагдж байгаа өнөөдрийн маань нэвтрүүлгийн маань ерөнхий ивент тэтгэгч Icemark-ны зүгээс яг урд харагдж байгаа азын хүрдийг эргүүлээд яг таарсан бүтээгдэхүүнийхээ одоо бэлгийг авах нэ. За тэгвэл хоёул одоо хүрдээ эргүүлье. Venus таарсан байна. Баяр хүргэе. За Venus манай бамбар маань гарын бэлгийг гардуулах өнөөдөр надтай хамт бас нэвтрүүлгийг маань хамт хөтөлж байгаа. За дараагийн сурагч байна. Премиум. Бамбраасаа бэлгээ аваарай. Өвлийн өнгөн аваасаа гэдэг шиг манай бамбраас өнөөдөр та хэд маань бэлгээ авнаа. За дараагийн сурагч байна. Хүрдээ эргүүлье. За зөв аарцны үрэл таарсан байна. За энэ бол өнөөдөр манай Icemark-ийн хамт олноос өгж байгаа бас гарын бэлэг байгаа. Монголын үндэсний олон нийтийн телевизээс бэлгэн хүргэдэг ихэл соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилготой эхлэлийн уралдаанд нэвтрүүлэг байна. Нийслэлийн 21-р сургуулиас та бүхэндээ хүрлээ. Тэгэхээр өнөөдрийн 2 үеийн турш маш амжилттай өрөлсөн 3 сурагчтай бас баяр хүргэе. Мөн дараагийн дугаарт бид бас маш сонирхолтой асуултуудаар нэвтрүүлгээ эхлүүлэх болно. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.